Ер нь бид нар хойд солонгосын талаар юу мэддэг юм бэ? Тэр үтэл залуучууд нь одоо тэр нөгөө нэг юм хиймэл давхраа хийлэгдэг. Тэрийг нууцаар хийлэгдэг гинэ. За өдрийн мэнд. Нөгөө хоёр нэвтрүүлгийн ээлж дугаар эхэлж байна. За бид хоёр өнөөдөр хойд солонгосын хоёр үнэн гэдэг ийм сэдвээр ярина. Гэхдээ нэг тийм амар гүн гүнзгий лаг хойд солонгосын тухай болоо биш шүү. Албаар тийм ер нь зүгээр ингээд интернетэд байгаа мэдээлэл дээрэс нь бидний төсөөлөл хойд солонгосын талаар төсөөллийн талаар ярина. Ер нь бид нар хойд солонгосын талаар юу мэддэг юм бэ? Тийм ээ? Тий. Яг юу мэддэг вэ? Ямар юунууд мэдээллүүд нь ил байдгийг. Тийм ээ? Тий. Тэгэхээр мэдээллүүд бидний өмнө бас нэг бас толгоондоо бас нэг ургуулсан, нэг хартсан, тийм ээ, сонсцсон зөндөө олон мэдээллүүд байгаа. Тийм ээ? Тэгээд одоо аль нь гэдгийг талаар зөвөр өөрсдөө бид хоёрын зүгээр, тийм ээ? Бас өөрсдийнх маань юу шүү? Юу юм дүгнэлт гэх юм уу та? Тий. Ер нь бид хоёрын дүгнэлт гэж хэлж баргалж болохоор нэвтрүүлэх шүү. Тэгээ интернетэд бас хойд солонгостой холбоотой бид зөрүүтэй мэдээлэлүүд юу байна гэдэг тал дээр бас жоохон хайж үзсэн ганцхан мэдээлэл харсан. Мэдээж. Тэгсэн. Тий. Заманы нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Канада улсын алдарт витамины брэнд Jameson ажиллаж байна. Эцэг амьдралын эхлэл таны дотор. Эхийн эрүүл мэнд, ургийн зөв хөгжлийг дэмжих Jameson Prenatal Канадын амин дэм. За, нэвтрүүлгийн түншээр SkyMPX компани хамтран ажиллаж байна. Түншилж ажиллаж байна. SkyMPX компани бараг 17 дахь жилдээ ер нь өмнө Солонгосоос ус зэвшүүлэгчний шүүлтүүр, бидээ суултуур гэдэг ингээд импортлж оруулж байгаа анхны компаниудын нэг юм байна. Тэгээд үйлчлүүлж байгаа байгууллагуудыг харсан чинь дандаа том олон улсын байгууллагууд байна, төрийн байгууллагууд байна, томоохон компаниуд эднийхтэй хамтарч ажилладаг юм байна. За ингээд SkyMPX нэвтрүүлгийн түншээр ажиллаж байна. За тэгээд хойд солонгос гэхээр бид нар яг нэг ер нь нэг юм ойлголт хүн болгонд байдаг баг тийм ээ. Бүх юм оройтой гэсэн. Тий, бүх юм оройтой. За хэдэн хонд үлээ одоо нэг 5-6 жилийн өмнө нэг Америк залуу плакат тийм боо болсон. Тий шоронд орсон тийм ээ. Шоронд ороод тэгээд харамсалтайгаар нас барсан. Нутагтаа ирээд нас Тэгсэн барсан. суллсан. Гэхдээ биеийн таар байж байгаа суллаад нутагтаа ирээд нас барсан тий. Тэр бол аюу тийм харамсалтай хэрэг болсон. Тий. Гих мэтлэн нэг ийм цочирдуулсан зүйлүүд зөндөө сонсдог. Ер нь хойд солонгосын тухай цөвийн зэвсэг гэж сонсч байна. Тийм ээ. За ер нь аюу их тийм ядуу колоничлолын маягтай байдаг хүн ард нь тийм ээ. Тийм сэрэгчсэн байдалтай байдаг. Элчүүд нь 10 жил, эмэгтэйчүүд нь 7 жил гэсэн нэг тийм зэрэг алба хаадаг гэсэн нэг бас нэг тийм яриа байдаг. Тийм тэгээд 2-3 сурвалж дээр энэ үнийг бол ер нь тийм гэж ярьж ирсэн. Тийм тэгэхээр тэр баг жүний юм шиг байна. За. Тийм би ч гэсэн хойд солонгос хүмүүстэй уулзаж үзчихсэн. Би бас 10 жил, 15-6 жилийн өмнө хойд солонгосын барилгач дээр нэг очиж нэг уулзаж ирж байхдаа бол нэг жоохон юм ойлгосон гэх үү. Юун дээр би ингээд интернетээс хаагаад мэдээлүүд ингээ уншаад байсан. Хойд солонгостой холбоотой мэдээллүүд нэг үнэн зөвийг нь батлах аргагүй байдаг нь хамгийн хэцүү. Маш их интернетээр дүр мэдээлэл байна. Гэхдээ үнэхээр үнэн үгүй юу гэдгийг нь батлах арга байхгүй del хамгийн хэцүү байгаад байдаг. Хамгийн эвгүй юм нь нөө хойд солонгосыг одоо муулсан мэдээлэл давангаа байдаг гэж гарч илээ. Тийм байх ер нь. Тий. Хойд солонгосыг одоо нэг жоохон муугаар харагдуулах тийм ээ. Ер нь эсрэг талаас нь ингэж мэдээлэл бол ер нь интернетэд хамгийн их байдаг. Тийм болохоор хойд солонгосын талаар ер нь ихэнхдээ л ер нь тийм ээ хар бараа мэдээлэл байдаг. Өлсдөг хэдэн Оросын жуулчд одоо сүүлийн үед одоо энэ Оросын холбооны улс хойд солонгосын ирч чинь бас аюу их ойртоод улс төрийн хувьд түншлээд ингэж байгаа шүү дээ тийм ээ. Тэрүүнийхээ хүрээнд ч юм уу Оросын жуулчдад бол аюу их нээлттэй болсон. Тийм галт тэргээр зорчдог болсон байлаа. Галт тэргийн Оросоос бол галт тэргийн юу бол хөдөлгөөн байхгүй байсныг бий болгосон гинэ. Тэгээ өмнө байжгаад болоод дахиад одоо бий болгосон. Хятадаас бол галт тэргийн юу бол байдаг. Тий солонгосын хэл рүү ордог. Тэгээд мэдээч
агаарын тийм ээ нислэг. Юун дээр хойд Солонгосын яг одоо тэр хөлийн бүс биш үү? Тэр нэг хятадтай хэлдэг бүс биш үү? Яг тэр бүс нутагт нууц байдлаар асар том худалдааны контрабанд гэж хэлдэг шүү дээ. Хил давуулж хууль бусаар 8 эрхэлдэг. Хулгай 8 тий. Асар том сүлжээ байдаг гин. Тэр бол бүр ингээд тэрийг бүр ингээд аюу сонин улс төрийн тагнуулын газруудад ч бүгдээр мэддэг. Тэгэхээс өөр арга байхгүй. Тэгэд ер нь бол хойд Солонгос яг ийм хоёр төрлийн улс болж ингэж хоёр төрлийн ийм систем явж байгаа. Ард иргэдийн хувьд бол яг ингээд нөгөө хүссэн бараа бүтээгдэхүүнээ мөнгөө өгч чадвал захиалаад гадаад зах зээлээс олоод авчиж чаддаг гин. Тэнд бүр бүх төрлийн гар утаснууд, кинонууд одоо юуны интернетээр авч чаддаг, үзэж чаддаг кинонуудаа биднэрээр бол флаш дискээр захиалал авчдаг. Хэрвээ захиалж авч чадвал. Тэгэхээр бүх төрлийн барааг мөнгө нь олж чадвал тэр хууль бус 8-ачид маш сайн өгдөг болсон. Тийм том бүлэглэлүүд байдаг. Тэд нар хоорондоо бүр зах зээлээ булаацалдаж муудалцдаг. Яг тэр ингээд ийм тэр хойд Солонгосын хил дагуу бол зөвөр 8 бол бужигнжээдэг гин. Гэхдээ дандаа нууц. За яг нөгөө нэг одоо яг нөгөө бидний нөгөө нэг яг мэддэг Солонгосын амьдралыг хоёулаа ярэ. Үнэхээр жуулчдын явахаар хүн дагаж явдаг уу? Үнэхээр дагаж явдаг юм шиг байна. За. Ер нь энд болохгүй, тэр болохгүй, энэ болохгүй, тэр болохгүй. Олон бичлэг үзлээ. За. Ер нь тэр. Манай хичнээн Оросууд явсан ч гэсэн ардаас нь. Гэтэ Оросуудыг бол арай чөлөөтэй л явуулаад авчих шиг байлээ. Тий, зөвшөө гудамжинд байгаа хоол хүнс аваад идчих шиг байлээ. За. Гэхдээ тэр болохгүй гэж байгаа байхгүй юу? За. Тийм би болохгүй. Гэхдээ надад зөвшөөрсөн. Тэгээд тэн дээрээс юу харагдаж байна гэх юм бол тэнчэнэс юанаар доллараар 8 хийж байна. За. Тий. Тийм. Тэгэхээр одоо нэг яг л манай нэг 80-аад оны сүүл үе тийм ээ. 90-ад оны ихэнх үе шиг яг нэг ийм зах зээлийн системд ер нь эргэлт туцалдаг бол ард түмэн чиний хэлж байгаагаар орцсон үнэн бол дарж байна. Тий. Тий. Тэгээд тэнд Миранда ус байна. Миранда мэдээж хойд Солонгосын биш. Хойд Солонгосын өөрийнх нь ундаа тийм ээ байна. Тэгэхээр тэнд чинь Миранда байна. Хятад юу байна тэр бичлэгтэр бол нөө юу лээ нөө 7up. 7up гэх мэтийн ундаанууд нь байна. Яагаад надад ингэж тэр юу жуулчин залуутай гэж ярьж байгаа байхгүй. Яагаад энэ гоё юуг мантун бууцыг ингэж тий гадаадын хүмүүст идүүлдэг юм болоо би гайхаад байх юм. Сайхан амттай юм биш үү? Ямар тий энэ чинь аюу их орц морцсон аюу дайжгүй. Нөө кимбаб бас яасан гоё чинь. Би нэг юм далайн юугаар ингээд байцаагаар ингээд өвчсөн нэг юм гоё юм байх юм ингээд. Тэгээд аваад идэж байгаа хгүй. Тэгээд юу Вашингтон ингээд ороод ирсэн чинь цаанаас нь нөгөө орчуулагч нь та ингэж болохгүй. Эвгүй байдалд оруулах тэр үнийг зөвшөөрөл байхгүй байхад зөвшөөрөөгүй та юм хийж ингэж болохгүй шүү гэд. Тий, тийг сануулж илээ. Тэгэхээр яг ч одоо ингээд гадаадын хүмүүс очоод одоо хойд Солонгосын ард түмний ордог дэлгүүрт орж болдгүй нь бол болдгүй үний юм шиг байна. Тэр нэг юм гадна талтай харагддаг байдлын хувьд бол ийм байгаад байгаа байхгүй. Би интернетс мэдээлэл хайсан чинь юу гэж байна. Одоо хойд Солонгосын Пьончан Понам гэдэг ийм цахилгаан барааны дэлгүүр байна гинэ. За. Тэрэн дээр Lenovo Dell-ийн компьютер байна гин. За. Бүр зарж ийн гинэ. Dell брендийн компьютер байна. Lenovo-гийн компьютер байна гин. За, лэптопд гэж аахгүй одоо ноутбук манайхны хэлдгээр. Тэгсэн юуны Red Street Commune гэдэг дэлгүүрт орсон чинь Huawei-гийн ухаалаг цагнууд ингээ өрөөтэй байна гинэ. За. Тий, тэгээ бүр ингээд сурталчилгаа хийцсэн хойд Солонгосчуудаа зориулаад. Тий, тэгээ тэрийгэ зарж ийн гинэ. Тэрийг нь авах хүн нь харин хэд байдгийг мэдэхгүй байна. Ямар ч үсэн тийм юу бол чөлөөтэй болцсон байна. Тэгэхээр бид нар хойд Солонгос гэхээр л ерөөсө бүр амьдралдаа компьютер үзээгүй хүмүүс үгүй тэр тийм дэлгүүрт цахилгаан барааныхын дэлгүүр тийм дэлхийн брэндүүд зарж байгаа ийм мэдээлэл байдаг гин. Саяхны бас нэг бичлэг өөр нэг Оросын блогер эмэгтэйгийн бичлэг бас үзлээ. За. Тэгсэн чинь бид нар хойд Солонгос яг чиний хэлж байгааг ярьж байна. Яг хойд Солонгос гэхээр ямар ч утас байхгүй те нэг бүдүүлэг харахгүй хүмүүс гэдэг ер нь баруун долд гэж ойлгодог. Тэгэхэд одоо энэ үнийг харж ийн өгсөн чинь бүх ер нь ихийг нь утас барьсан. Ямар ч юм Пинян ноттой. Тий, Пинян ноттой бол ингэ утас бариад утасаа шахаж. Тэгсэн чинь 3 том өрсөлдөгч компанитай. Нэг нь Арианг. За. Тэр утасных нь нэр шүү. Нөгөөх нь Пинян. Тэгээд нөгөөх нь юу лээ? Нэг 3 том брэнд байна гинэ. Мэдээч Хятадд угсарсан утас. Гэхдээ
энэ солонгос утас гэж зардаг. Ариранг хэд гэсэн тийм бар маркеттай утас ингээд бүр анбоксинг хийж байна. Зөө. Юу яаж ийн гэж хэлээ. Тий. Бүр наадахтай ч холбоотой мэдээлэл байлээ. Солонгосын хойд солонгосын зах зээл дээр 10 гар утасны брэнд өрсөлдөж байгаа гинэ. Оо за. Манай хүн бол 3-ыг зааж байлээ. Тий 10. Тэгээд чи тэгээд 10 гэдэг нь ил задгаа биш. Нөгөө аюугаар хар зах дээр. Тэр бол яг супермаркетууд. Супермаркетууд 3. Тэр юу гэдэг юм бэ? Нөгөө эдник чинь нөгөө 20-тай болсон шүү дээ. Тэгэнгүүт гар утас компьютерыг ингээд сэлбэг болгож оруулж ирээд дотроо ухсраад тэгэнгүүт шууд хойд солонгосын брэнд гэл зарчдаг. Наагаал. Тий наадах чинь яг тэгвэл яг тэгж ярьж илээ. Тий. Яг тэгж ярьж илээ. Тий. Тэгээд заа юу. Бас ингээд нэг юу баахгүй гэж эдгээр нэг яриад шүү дээ. Эдгээр дандаа ингээд мөнгөөр тийм ээ бэлэн мөнгөөр тооцоо идгээ эдгээр чи бүдүүлэг гэдээсэн шүү дээ. За тий. Тэгсэн чи үгүй. Тэн дээр юу онлайн худалдаа байна. Тийм үү? Онлайн худалдаа дээр нь юу байсан гэж гаргаад ирсэн чинь юу машинууд байна. Чи машин худалдаж авч болно. За. Гэхдээ чи машин худалдаж авах юм бол тэд нар бичлэг хийж байгаа хүмүүс таксинд сууж байгаа байхгүй юу? Хувийн такси байна. Яалтчгүй хувийн такси. Энэ таны хувийн машин уу гэсэн чинь үгүй ээ. Гэхдээ энэ миний машин мó. Би нүнийг арчилдаг юм аа. Амар цэмцгэр амар бүр ингээд те. Долоогших хүн бүр ингээд арчилсан машин харагдаад байгаа байхгүй юу? За. Тийм тэгээд юу яасан цэвэрхий энэ таны машин уу гэсэн чинь доо шатгаа өлчиж байгаа байхгүй. Таны машин өгөх. Тэгсэн чинь орчуулагч нь энэ байгууллагын машин. Гэхдээ энэ хүн бүхнийг хариуцдаг юм аа. Тэгээд дараа нь тайлбарлал нь юу гэж явсан гэж одоо чи машин авлаа, би хувийн машин авлаа. Тэнд хувийн өмч байх ёсгүй юм байна. Мэдээж. Одоо үртэл. Тий, улс төрийн хаанлаар бол. Тий, улс төрийн хаанлаар ер нь тэргээр. Одоо тийм болохоор бид хоёр одоо би нэг цэцэрлэгийн дарга таньдаг бол цэцэрлэгийн дарга дээр очиод энэ танай байгууллага дээр энэ машины нэрийг бичүүлчихье. Тэгээд одоо тэгээд танд сард тэдэн одоо төгрөг төлжээ гэдэг ингээд тохирчдаг. Тэгээд тэр байгууллагын машиныг л бариад яваад байгаа хүн. Тий, хувийн юм биш. Тэрэн дээр бол айгүй эмзэгл бити хэцүү юм асуугаар. Тэгээ машин авах хэцүү байсан уу, жолооч болох хэцүү байсан уу гэдэг ингээд тийм хүн асуусан чинь асууж чадахгүй ингээд төгөлдрээд гацаад ингээд байгаа байхгүй юу. Тэгээд тэгсэн чинь цаад орчуулагч эмэгтэй бити юм асуу хүнийг эвгүй байдал бити хийгээрээ тий гэд ингээд шууд ер нь тийм асуулахгүй л. Тэгээд дараа нь тэрүүний тайлбарлал нь болохоор яг л тэр. Тэгэхээр манай хүнд яг тэр бичлэг дээр одоо үннээ ирчүүл тий би нүнийг ингээд өөрөө худалдаж аваад юун дээр ингэсэн гэж болохгүй байхгүй юу. Тийм болохоор таг болчт юм л. Энэ байгуулгын юм аа. Гэхдээ миний юм аа гэдэг байгаа байхгүй юу. Юун дээр ингэж юм. Нэг хойд солонгосоос ингээд дөрвж гарч ирдэг хүмүүс шүү дээ тий. Тэднээс чи ингээд маш нарийн судалгаа авт юм байна. Хойд солонгосын нийгмийн амьдралын тухай ерөнхий судалгааг бол тэдний аман байдлаар судалгаанаас авд гол дата болгож авдаг гинэ. Тэгэнгүүт жоохон худлаа ирчдэг. Тэгэхээр харин тэр үнэхээр үнэн үү худлаа юм мэдгүй. 2016-аас 2020 оны хооронд хойд солонгосоос дөрвж ирсэн хүмүүсээс ингээд судалгаа авангууд тэр судалгаанд орсон хүмүүсийн 83% нь би гадны телевизийн шоу, нэвтрүүлэг, дуу хөгжим, киног сард доотлон сард нэг удаа үздэг байсан. Ихэнх нь бол үздэг. Нууц байдлаар чөлөөтэй үздэг. Тэгээ тэр нь дандаа ингээ нөгөө юу байж флашн дээр юм уу, DVD-н дээр, SD картн дээр ингээ туулцсан ийм 8-ч зардаг. Тэр үетэл Премьер лигийн тоглолтыг үздэг юм. Английн Премьер лигийн хөл өмгийн тоглолтыг богиносоход бүтэн ингээ нэг цаг 30 минутын тоглолтыг биш нэг 20 минут орчим болгож ингэж бүгдийг танаад тэгээд флашн дээр юм уу, DVD-н дээр ингээ хуулаад тэгээд тэрийг зардаг гин. Тэгэл дахиад тэр нэг ийм 8-ч руу Премьер лигэнд тэгээ яг ингээд бүр Премьер лигийн тоглолтыг би бүр үзчихсэн. Гэхдээ хоцроод баг одоо юу гэдэг тоглолт нь болоод бүр 2-3 сарын дараа хил дамжиж орж ирдэг. Тэгээ бүр Английн Премьер лигийн тоглолтыг үздэг гинэ. Тэгэж бүр ингэж судалгаанд бүгдсэн байлээ. За. Тий. Гэхдээ нэг юм тэгж цагаачлах гэж оролцсон хүмүүсийн ярианд итгэх айгүй хэцүү гинэ. Ихэвчлэн тэр улсаа өөрийнхөө улсын байдлыг илүү муу юу тийм ээ орой гэж ярьдаг гин. Тий тэгжээж улс төрийн цаачлаа авна шүү дээ нөгөө улсаасаа. Ядчих. Уг нь хараа ингэж ийсэн. Би бас нэг юм ойлгосон. Өмнө солонгост тэр юу хойд солонгос гэсэн ойлголт яг улс төрийн юугаар бол байдгүй гинэ. Чи солонгос хүн бол солонгос хүн.
Тийм болохоор чи солонгос хойд солонгосоос ороод ирсэн бол чи автоматар солонгосын хэрэгэн. 100. За. Тийм болохоор би одоо ингээ хотлоо хэлээд нэг монголчууд нэг тиймхүү яриа би өөр монгол хүн би төвд хүн гэж ярьж Швейцард очиод баригдсан түүхнүү зөндөл байдаг шүү дээ. Ааха. Тий. За. Бүр тэр удаа нэг хоёр эмэгтэй Швейцард очиод бид хоёр юм одоо лесби нэг ижил үстэй юм аа. Тэгээд Монголд энэ нэг бол тий. Тийм. Аюу ичүү гэдэг ингэдээс чи нэг нь нөгөөдөө суугаад гадаа нөгөөдөө суугаад яваад гэсэн. Тэгээд нөгөөдг нь хөөгдсөн ч нэг тийм нэг бүр нэг юм харамсмаар юм шиг нийтэнтэй юм шиг тийм өвтөлтөх байдаг байхгүй юу. Тэгэхээр тэг шаардлага байхгүй нөхдүүдэд. Тийм тэг шаардлага байхгүй уг нь бол. Ийм сонирхолтой юу байна? Хойд Солонгосын хамгийн их одоо экспортлдог одоо импортлдог гадаад зах зээлээс хамгийн ихээр одоо захигддаг тэр нөгөө хил дамнуулж явуулдаг 8-ачтай захидаг хоёр гол бүтээгдэхүүн байна гинэ. За. Тэр нь юу гэж химэл ус, химэл сормос хоёр. Зөө. Бүр ингэж бүрст хамгийн их зарагддаг гин. Химэл ус, химэл сормос хоёр. Зөө. Тий, хойд Солонгост. Тэгээд хойд Солонгост нь байдгүй учраас эсвэл хойд Солонгосынх нь байдаг гэхдээ тэр нь айгүй болох учраас гаднаас химэл хитэн зах зээлээс химэл сормос химэл ус хоёрыг ингэж хил дамнуулж зардаг. Тэрний борлуулалт бол супер явдаг гин. Тэгээ тэрийг ингээ нөгөө нэг яг тэр нөгөө нэг хилийн бүсийн 8-ачны дунд ингээд судлаачид тагнуулынхан мэдээлэл цуглуулдаг хүмүүс орж авдаг юм байна. Тэрийг аюух авдаг гин хацлахс. Зөө. Юу энэ хятадын талаас нэг ийм Украин залуу нэг хятад охинтой гэрэлцсэн нэг Украин залуу блог хийдэг байхгүй юу? За. Тэр хоёрын блогийг үзэх их дуртай. Тэсэн чи тэд нар хойд солонгосын хил дээр очиж байгаа байхгүй юу? За. Хойд солонгос руу орж чадахгүй тэр хоёр. Төвшөөрөл байхгүй. Тэгэд хойд солонгосын яг хил дээр ингээд очиод хятадын төчөд хот шүү дээ хил. Одоо манай ирээн дээр л очиж байгаа байхгүй юу? Солонгосын ирээн дээр л очиж байгаа байхгүй юу? Тэгсэн чинь тэнд ямар хүмүүс амьдардаг гэж ихэвчлэн нөгөө хойд солонгосоос дөрөөд гарцсан солонгосууд. Тинч амьдардаг. Солонгосоор бараг яг ингээд солонгос улсад ороод ирчих юм шиг. 100 төрмөр. Тэгээд тэд нар маань нөгөө чиний саяхан хэлээд байдаг нөгөө 8-ыг чинь тэд нар хийдэг гинэ. Тэгээд бүр ингээд тэр чинь гол гаталдаг юм байна шүү дээ. Миний ойлгосноор тийм гэсэн. Тэгээд гол ингэж тэр хилийн зурвас байдаг. Тэгээд тэр голын дунд ирээд 8-аа ичээд буцаж яваад. 100. Тэгээд нөгөө одоо засаг захиргаан ингэж ярддаг. Тий, ингээ нэг хараагүй юм шиг хараад байгаа жижиг ингэдэг те. Тэгээд 8 бол тэр юуны голын дунд хийгддэг. Тэгээд иймэрхүү юм байна. Тэгээд тэхээс ч өөр аргагүй юм шиг л байлаа л дээ. Харин тийм. Тэгээд тэрнээсээ болоод ялангуяа сүүлийн хэдэн жил бол энэ аймаг хомж байгаа үе ингээ шалгалт явдаг. Тэгтэл ер нь бол яг тэр хил орчмын бүс нутаг харьцангуй ингээ цалин боломжийн хойд солонгосчууд бол ухаалаг гар утсан моц бүр хамгийн сүүлийн үеийн Apple утсыг хүртэл авцсан хүмүүс зөндөө байна. Яг бүр ингээ гарангуут нь захиад авчдаг хүмүүс байна гин. Тэгээд яг тэр одоо баян хүн байна. Баячууд байлгүй. Тэр юу яг тэр нөгөө нэг өндөр албан тушаалтнууд, цэргийн том эргэтэн дархтнууд, мөнгө санхүү сайтай ийм баян хүмүүс бол Chanel-ийн усыг айгүйх авдаг гин. Тийм Chanel хамгийн үнэтэй байдаг гин. За Chanel-ийг хэрэгэлдэг. Тэгэнгүүт бүр ингээ харин хамгийн сүүлийн үеийн iPhone утас гарангууд тэр сахиас ингээ хэрвээ захиул олоод асуудалгүй гэ. Тэр 8-ачтан тэгж ийн гинэ. Олоод өгвөл асуудалгүй. Тэгээд та нарт юу их захтыг гэсэн чинь баячууд нь бол Chanel-ийн ус захдаг. Тэгээд iPhone сүүлийн үеийн Samsung iPhone бол нэг авдаггүй гин. Сүүлийн үеийн Samsung Huawei утсыг бол зүгээр баг зэрэгцээд гарахад цахиалал авчдаг. Тэдний юу хар зах нь бол бужигндаг л гин. Тэр утас нь штэ. Тэр утас нь Android системтэй мөртлөө нөө Apple-ийн нэг юу шиг нөө дороос ингэ дүнг гэдэг гараад идэг шүү дээ. Яг тийм. Тэгээ яагаад энэ Android систем ийм болгоод ингэсэн чинь тэгж байгаа байхгүй юу? Ким Чен Унтэй Apple тэ хэрэгэлдэг. Тийм. Тэгээ тэрүүнийг энд шингээж өгсөн. Тэгэд өөрийн гэсэн бас тийм системтэй юм шиг. Миний бодсноор. Тэгээд Google байна. Гэтэ Google дээр юу ч хичээгүй. Ингээд хүмүүст ингээд харуулхад залуучууд нь Google гаргаж чинь ингээд компьютерийн хүмүүс сууж байгаа байхгүй. Гэхдээ ямар ч тэрэн дээр нөгөө эргэнэл хайлтын үгс байхгүй. Зөвхөн хоосон яг Google-ээр гараад ирсэн байгаа байхгүй. Тэгээ Google тэнцээ ажиллахгүй. Солонгосын өөрийнх нь сайт бол солонгосын яг дотоод хэрэгэлдэг интернет сүлжээ байна.
дотоодын сүлжээ байна. Тий. Тэрнээс гадагшаа бол ямар ч хамтлаг байхгүй. Тий. Тэгээд бас нэг сони юм заяа. Яг тэр бичлэгэн дээр тэр утсаа үзүүлж байгаа хүн нүрээ нуулж ялээ. За. Нүрээ нуугаад манай энэ утасны одоо сүлжээ аппликейшнуудаа үзээд тэгсэн чинь видео кол орж ирж ивэл яг уу. Тийм үү? Тий, тэгсэн чинь sorry гэд шууд тасалж л. Тэр чи нилээ боломжийн. Тий, тэгэхээр видео кол орж ирж гин гэсэн үг байхгүй. Тэгэхээр дүрсээ харж ярих энэ юу бол байна. Тэгээд одоо энэ чинээс би чам руу одоо нэг би зураг аваад би чам руу зураг би шидэн штэ. Тэр бас болж байна. Тэгэхээр хаанаас зураг аваад өгч шидэх боломж бол байгаа. Гэхдээ хамгийн сонирхолтой юм нь юу гэж хэлсэн гэж скриншот цаанаас нь хийждэг. 100. Тэгэхээр болохоор мэдээч тэр чинь ингээд автоматар хийгдэж байгаа шүү дээ. Хэдий тэгдэх яг тэгдэх нь мэддэхгүй. Гэхдээ өстө нэрэ не дай бог гэдэг шүү дээ. Буруу юм үлдэж байгаад орж байгаад тэгж байгаад скриншот орчих юм бол асуудалд орно. Эцэг амьдралын эхлэл таны дотор. Эхийн эрүүл мэнд, ургийн зөв хөгжлийг дэмжих Jensen Prenatal Канадын амин дэм. Одоо буруу үг үчих ч юм уу те. Хүнд оромжлох ч юм уу яах ч. Угсаа тэгээд бүх утсыг нь цаанаас нь хяндаг юм байна тий. Амар хяндаг тий. Тэгээд тэгжээж тэр уцаа чөлөөтэй өгч байгаа л да нөхдүүд. Тэрээс юу гэж бүхлөтөө ийм хатуу улс хүмүүст гэж уц чөлөөтэй өгөх үү. Тэгэхээр айлтгүй ингээ уц өгөөд байна гэдэг тэр уцвал яг үнэндээ зүгээр ингээд бүх цаанаасаа дуудлагууд нь мессежүүд нь одоо дэлгэцийг нь бүгдийг хянаж ил гэсэн үг л тий. Тэгжээж тайвал байхгүй л бит тий. Тийм байна. За хойд солонгосын талаар бид нар маш буруу ойлголттой одоо хүртэл ийм ойлголттой байдаг. Тэр нь юу юм гэх юм бол айгүй өлсгөлөнтэй ард түмэн гэж бодож явдаг. Одоо 20 эдтэй залуучууд заяа. Бараг 30 эдтэй залуучууд энүүнийг одоо мэдхгүй. Тэр чинь 90 оны ихэр өлсгөлөн болсон. За. Одоо мартсан. За. Тий. Тэгэд Оросын жуулчид нөгөө бас яг бидний шиг ийм сэтгүүтэй очдөг гинэ. Чихэр ахиухаа аваад хүүхдүүд нь чихэр дарааж өгөх юмсан гэдэг. За. Тий. Тэгэд шоколад тэр жолооч шоколад өгсөн чинь шууд үгүй би юу гэж бодоод байгаа ингээд бараг жуурлах шахчихлаа. 100. Тэг бид нар юу гэж бодоод байгаа юм бэ гэж байгаа юм шиг. Тий. Тэгэхээр хүүхдүүдэд ч гэсэн ингээд бити чихэр өгөх гээд ингээд те. Ингээд вэ. Тий. Бид нар бол нөгөө хуучнаараа төсөөлөд шүү дээ. Тийм байна. Тий, хуучнаараа төсөөлөд байгаа. Тэгэхээр Солонгос улс чинь хөгжиж байна. Тий, одоо дандаа нэг хуучны машинууд явдаг, хуучны трамвай, троллейбус явдаг гэх юм бол энүүнийг хараач гэсэн чинь супер автобуснууд ороод ирсэн. За. Өөр нэг сонин зүйл гэх юм бол энэ чинь нэг дээрээс нэг Google Maps гэж хардаг штеп. За. 2-3 жилийн өмнө одоо зүгээр л юм гэр хороол байсан, эсвэл тал байсан одоо Пиняны одоо нэг тийм ээ хотын тийм газрууд зүгээр барилга зүгээр өвчнөө өндөр барилгууд баригдсан байна. Тэгэхээр мэдээч одоо Бээжин юм уу одоо тийм хотууд шиг барилгын бүүн тэ харьцуулахад хэцүү. Гэхдээ хойд Солонгостой бол аюу их барилга байж чинь. Одоо Улаанбаатар бид нар бас аюу их барилга барьж гин гэдэг чинь. Миний зүгээр бодлоор харснаар бол Улаанбаатарыг 2-3 дахин нугалцсан юм шиг барилга байгууламж барьж байна. За тэгээд тэнд явж байгаа хүн ингэж хэлдэг шүү дээ. Эдгээр нөгөө нэг рекламны те хүн үдэл судлалын шин чанартай энэ барилгуудыг барьсан гэдэг шүү дээ. Үгүй юм шиг байна гэдэг ингээд шүн ингээд зураг авч байгаа байхгүй. Гэрэлтэй айлууд зөндөө. Мэдээч тог тасалдаг. Тэр бол үнэн. Тог тасалдаг. Тог бол хязгаарлалтанд байдаг. Тэр нь бол үнэн. Гэхдээ барилга бол үнэхээр баригдаж байна. Хүмүүс нүүц сууж байна. Нүүц сууж байна. Тэгээ тэрүүгээр нь юугаар нь баталж яах юм бол бүр ингээд айлууд нүүж байгаа айлуудын ингээд машинтай явж байгаа тий. Бид нар ч ингээд хуучиндаг ингээд лагер магаар гарах гал нэг амар ингээд нүүдэг байсан шүү дээ. Яг тэр шиг ингээд нүүж байгаа машин харагдчихлээ. Зөндөл харагдчихлээ. Чимба энийг солонгосоор юу гэж унших вүлээ? Энэ англи дээр бол squirrel hedgehog гэд байгаахгүй. Энэ ийм юу юм бэ? Солонгосын хойд солонгосын хамгийн алдартай хүүхэлдэйн цоврал ингэнэ. За. Тийм, англи хэл дээр ингээд Squirrel and Hedgehog гэдэг нэртэй. Энэ цоврал ясагч чинь 1977 онд эхлээд хүүхэлдэйн ингээд телевизэн цоврал хүүхэлдэйн кино. 2012 он хүртэл гарсан гин. За. Манай дээр ингэж тасралтгүй явсан хүүхэлдэйн кино байдаг гэсэн мэдэхгүй байна.
Хэрэм мэрэмнээ л шүү. Тэгээ хэрэм нэг Хичкок гэж чинь зараа шүү дээ тий. Тэгээд 77-оос 2012 он хүртэл тасралтгүй явсан ийм бүр Солонгосын бүх хүүхдүүд үзэж өссөн ийм телевизийн хүүхдийн цуврал байдаг гинэ хүүхлийн цуврал. Тий. Тэгээд энэ цуврал 2012 онд тасралтчаад 2023 оноос эргэж энэ нэг алдартай ингээд амар олон одоо ингээд 77 онд эхэлсэн гэхээр чинь 80-аад оны мань мэдчийн үеийн хүүхдүүд үзэж өссөн байх нь л тий. Тэгэнгүүт 2023 оноос эргээд энэ хүүхэлтэй ингэ нөгөө хийх гээд ингэ төлөвлөөд ингэ солонгосчууд хүлээж байгаа ингэ нэ 25 оноос эхлээд цацж эхэлнэ. Тий. Ийм юу байдаг гин. Гэхдээ мэдээж энэ бол энэ хүүхэлтэй ингэ айгуух тийм үзэхээр яг улс төрийн үзэл суртал нэвт шингэсэн тий. Тэгэл ингээл нэрэл одоо хүүхэлтэй ингээл ста зөв одоо намынхаа одоо жанжин шугамыг дагаад ста нэг тий ингээл Америктэй байл да. Яг л тийм хүүхэлтэй кино гин. Гэхдээ 77-оос 2012 он хүртэл тасралтгүй явсан. Ийм хүүхэлтэй байдаг гэн Солонгост. Тий, хойд Солонгост. Нэр хойд Солонгосын талаар ингээд бид нар яг юу мэдж байгаа гэх юм бол ер нь тийм тий баталгаатай юм бол ер нь байхгүй. Одоо бид тэрийг ярьж байгаа гэсэн үндсэн юмнуудаа сэгэлжил тийм ээ. Бид хоёр л ярьж байгаа болохоос биш бас яг очиод үтчихээгүй болохоор бас хэцүү. Тий, бүр утга хэцүү байхгүй юу? Харин тэгээд тэр нэг юун дээр ямар ч байсан зүгээр нэг тодорхой нэг ерөнхий ойлголт авах юм бол бидний яг бодцоо Солонгос бол биш л юм байна. Шал өөр тийм ээ хоёр үнэн гэдэг байгаа үст. Тий. Хойд Солонгосын хоёр үнэн гэдэг. За одоо нэгдүгээр үнэн гэх юм бол ямар ч байсан тэр барилга баригдаж байгаа нь бол тэр бол бүр ингээд сансар дээрээс ч гэсэн Google Map-аас арчиж болно гэж байгаа байхгүй юу? За яаж барьж яах гэхээр харин асуудал. Тэгсэн чинь юу тэр нууц камераар зураг авцсан тийм бичлэг байна л да. Тэрэн дээр нөгөө ажилчид чинь нөгөө ардаа нөгөө ингээд түүпи өөрөөд ингээд яг тэгж өөрж гарч байна. Тий. За том өндөр байшинд усан тасарчаад ингээд ус дэше хомтой ус зөөж байна. Тий. Гэх юмнууд байна. Тий. Карант тэр өндөр байшин ганцхан кран дунд нь ганцхан кран ажиллаж байна. Гэт яг нэг иймэрхүү юмнууд бол байна. Тэгэд барилгын тэр нэг одоо ингээ морин сарэ барьсан юмнууд харагдаж байна. Тий. Тэгэхдээ барилгачлалт бол үнэхээр явагдаж байгаа. Барилга байгууламж баригдаж байгаа. Тэр хүүхдүүдийг тэр ажилд нь туслуулдаг гэн. Ер нь дандаа цэргийн хүмүүс барьдаг гэнтэй. Хуучин Монголд ч Орос барилгын цэргийн анги Стройбат гэж байсан. Яг тэр шиг хойд Солонгост бол тэр барилгын цэргийн анги нь бол жинхэнэ ажиллах хүчтэй том тийм байгууллага байдаг юм байна. За нөгөө хоёр нэвтрүүлгийн түншээр Skyimpex компани хамтран ажиллаж байгаа. За Skyimpex гэхээр ер нь бол баг анхны л одоо нөгөө ус цэвэршүүлэгчний шүүлтүүр бидээс уултуурыг Солонгосоос оруулж ирсэн ийм компаниудын нэг энэ жил ингээд 17 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа юм байна лээ. Тэгээ эдийн нөгөө усны шүүлтүүрүүд нь айгүй их сонирхолтой. Тэгээ ус цэвэршүүлэгч Housing 2 шаталт шүүлтүүр гэж байгаа байхгүй Housing-ийн. Тийм тэгээд усны амт үнэр шүүж ус зөөлрүүлж өгөх. За тэгээд үнэргүүжүүлэн вирус устгах, чийгчүүлэн ариутгах нь эсвэл бас зөвхөн нэг механик бохирдлыг шүүдэг шүүлтүүр гэдэг ингээд янз бүрийн юунууд байдаг юм билээ. Шүүлтүүрүүд нь. Тэгэд шууд нөгөө яонжулдаг өвчл шүүлтүүр байна. Тийм уу, усаа нь? Тийм байна. Тэгээд шууд ингээд холбочдөг үстэй тийм усныхаа хоолойтой. Тэгээд тэр үл амартай. Тэгээд нөгөө хэдэн сарын хугацаатай чинь тэгээд дараа нь шүүлтүүрээ солиол явчих. Тийм. Тэгээд тэр бүх мэдээллийг энэ чинь одоо дор байгаа нь утсаар тийм ээ. Яг утаснаас асуучих болох байхаа. Юун дээр ингэх юм бэлээ. Facebook дээр болохоор Sky бэлэг цэг US буюу ус гэдэг ингээд шууд латинаар Sky бэлэг цэг ус гэж бичээд хайж болно. Шууд кириллээр ус цэвэршүүлэгч бэлэг ус гэж хайж болно. Instagram бас бэлэг цэг ус. За юу нь болохоор сайт нь болохоор www.belig.us гэдэг ийм сайт руу ороод мэдээлүүд авч болно. Эднийх юу ээж хэлээ. За төрийн байгууллагууд бол ихэнх нь эднийхээс авд юм байна. Авилгатай тэмцэх газар юуны төрийн ордон мортон гэдэг олон улсын байгууллагууд байна, нийслэлийн газрууд байна, хөрөнгийн бирж байна, мөсийн салбар сургууль, мөс, шүтис, хөдөө аж ахуй. За тэгээд голом тонкны салбарууд, худалдаа хөгжлийн банк, АПУ, 1-р эмнэлэг, 2-р эмнэлэг,
Мөнгөнгүүр, Ангаахны их сургууль мургуул гэдэг маш олон том газруудад эднийх ийм ус зөвшөөрөл. Аргагүй чинь бол анхдагч Тийм байна. шүүлтүр оруулж ирж исэн тийм ээ. Би юг харж ирсэн. Нөгөө нэг Sky гэдэг эхлэлгүүр байлаа шүү дээ. Одоо байхгүй болсон шүү дээ. Тий, Sky гэдэг эхлэлгүүр байхад ороход эднийх байдаг гэсэн бохоггүй. Ингээд ус зөвшөөрөл тавьсан. Тэр үед мэддэгчгүй л шүү дээ. Тий, усаа зөвшөөрүүлж уuna гэж юу байдгийг мэддэггүй байлаа шүү дээ. Одоо бол баг энэ ус зөвшөөрөлгчгүй айл газарч гэж байхгүй болох шиг боллоо. Тий, тэгээ мэдээж халуун хүйтэй усаар шүүлтүрүүд нь хүртэл өөр юутай байгаа үстэй. Зориулттай байгаа үстэй. Тий, одоо чинь ингээд сая 320-оос гээд ингээд үннүүд нь ингээд тий сая орчмынх байна, 900 орчмынх байна, 800 мянгынх байна гэх мэтчлэн. Тийм байна. Тэгээд юу зүгээр сая хаягнуудыг хоёулаа зүгээр дор бандраар өгч нь. Тэгээд тийж мэддэггүй бол гоох тийм ээ. За нэвтрүүлгийн түншээр Sky Impex бэлэг ус зөвшөөрөлгчээрээ бидэнтэй хамтран ажиллаж байна. Ганцхан ус зөвшөөрөлгч биш. Бидээс уултуур гэдээ бас байгаа тий. Яа бидээс уултуур яа маш хэрэгтэй. Агаа тийм байлээ. Үнэхээр тухтай юм байлээ тий. Нэг иргэдэд ингэж яачих юм бол бидээгүй бол ер нь хэвчтэй. Ааха. Хүн ер нь тийм юм айгу хурдан тасах юм аа. Хүн тавцхан айгу хурдан. Тий. Айгу цэвэрхэн штэ. Тий. Тий. Тэгээ эрүүл мэндэд сайн чинь олон талын ачиг олбогдолтой. Тий. Бидээ бол тий. За. За, ярин дээр гээд оръё. За тий. Юу яадаг гин хойд Солонгосын одоо хойд Солонгост би ерөнхий нэг юм одоо бидний үзээд байдаг шиг янз бүрийн телевизийн шоу яг өөрсдөө шүү дээ тий өөрсдийг нь хойд Солонгосын телевизийн шоу маа байдсан бүгсэн. За саяны хүүхэлтэй кино тий ингээд тий 77-оос 2012 он хүртэл явсан. Дээрээс нь юу яадаг гин нэг юм инээдмийн телевизийн шоу хойд Солонгост байдаг гин. За. Тий үнэхээр инээдтэй гэдэг нэртэй. Нэр нь нэвтрүүлгийнх нэр нь хүртэл өөрөө шууд ингээд англи дээр орчуулъя гэж байгаа хгүй. It's so funny гэдэг утгатай. За солонгос дээр бол тэр солонгосоос шууд англи руу ийл. Шууд it's so funny л гэдэг нэртэй. Тийм телевизийн шоу байна. Энэ шоу нь яатай гэсэн чинь дандаа ингээд нөгөө цэргийн албаа агчид оролцож, цэргийн албаа агчид тохиолдсон хөгтөө явдлууд гардаг гинэ. Тийм. Тэгээд ийм ер нь бол хизээч одоо юу гэдэг нөгөө янз бүрийн удирдлага, төрийн удирдлага юм уу эсвэл энд болохгүй байх, тэнд болохгүй байх гэдэггүй. Зүгээр л дандаа ах үеийн одоо хүмүүсийн хөгжилтэй явдлуудыг л гаргадаг. Тэгж үздэг гин. Гэхдээ тэр шоу нь айгүй алдартай солонгосчууд, хойд солонгосчууд өөрөө тэрийг үзэж айгүй хийнээдэг. Ийм хошин юм гин. Гэхдээ ихэнхдээ цэргийн ангиудад болсон хөгжилтэй үйл явдлуудыг гаргадаг ийм шоу байдаг гин. За хойд Солонгосын үлсгэлэнгийн үеийг эргэж дахиж сануулсан хамгийн алдартай гэсэн чинь хойд Солонгосын ийм 6 ангитай ийм цуврал кино байдаг гинэ. Яг өгснөх нийсэн үү? Өгснөх нь хийсэн. Телевизийн цуврал. Тийм үү. Тэгээ тэр цуврал нь яад юм бэ гэсэн чинь нөгөө нэг яг 90-ад оны тэр нөгөө их үлсгэлэн гэж яг юу болсон юм. Тий мэдээж дахиад бөөн үзэл суртал тэр үлсгэлэн яаж баатарлагаар даван туулж байгаа тухай, бие биендээ яаж тусалж байгаа тухай, ер нь тэр хүнд хэцүү үеийг ямар хүнд хэцүү үе байсан гэдгийг харуулсан ийм 6 ангитай цуврал ийм Солонгосын телевизийн цуврал байдаг. Тэр нь маш алдартай юм. Би тэр нөгөө нэг юу кино үзээд Солонгосын кино шүү. За. Тий нөгөө хүүгээ нохоо гэж андуурч хараад өглөжтөөсөө болоод тэг хүүгээ алдчихдаг, алаад идчихдэг нэг тийм. Хөөх за. YouTube дээр байсан байхгүй юу? Тэгээд дахиад үжигчл хайсан чинь устгацсан бил. Ааха. Тий. Тэр бол яг нөгөө талын бас суртал нэвтрүүлэг гэж байна шүү дээ. Тий. Тийм байхгүй юу? Тий. Тэгэхээр одоо яг юу яг тэр үжиглэнгөөр тэгсэн явдал гарсан ч юм уу ч юм хэн мэдлээ. Хэн нотлох юм? Ааха. Тий. Тэгэхээр солонгосууд бол бас тэрэн дээр бас давс өгдөг гэсэн. Мэдээж. Давс. Юу өмнөд Солонгос биш. Тэр нөгөө нэг саяны тэр нөгөө нэг 6 ангитай 90-ад оны хойд Солонгосын их үлсгэлэн сануулсан кино шүү дээ. Тэр киног 24 онд эргэж гаргасан юм байна. Буцаагаад. Буцаагаа сөхөж ингэж буцаагаад гаргасан. Буцааж гаргахдаа гол дүрийн жүжигчнийг солилцсон байсан гинэ. Дахиад. Тэгээд тэр гол дүрийн жүжигчнийг яагаад солилцсон тухай бол хүмүүс мэдэхгүй байна. Магадгүй буруутсан баг. Ямар нэг байдлаар буруутсан болоод гол дүрийн жүжигчнийг солилцсон баг. Гол дүрийн жүжигч солигдсон байсан гинэ. Тэгээд дахиж ингэ шинээр бичээд гол дүрийн жүжигч солилцсон байсан. Nation and Destiny гэж англиар шууд хийж байлээ л дээ. Тэ үзнэ өвзэж гэдэг юм уу. Nation and Destiny гэдэг нэртэй 92-оос 2002 бүтэн 10 жил үргэлжилсэн 62 ангитай ийм бас том ийм телевизийн цуврал байдаг гин. Энэ
Энэ цоврал бол яг цэвэр ингээл хэвээр үнэхээр хойд солонгосын удирдагч нар ямар агуу байдаг тухай, яаж улс орноо хөгжүүлж байгаа тухай ингэж гардаг ийм кино. За. Байдیں۔ Тэгсэн чинь энэ кинон дээр хамгийн сонирхолтой нь киноны зарим ангиуд нь гадаадд зураг авсан байдаг гинэ. Өмнөд солонгост Сөүлд. Тий. Тэгээд тэрнээс нь болж хүмүүс айгүйх үздэг байхаа гэж энэ мэдээллийг бичсэн сэтгүүлч тэгж байгаа байхгүй. Тий, ингээд яг бүр ингээд өмнөд солонгос зарим газрууд ингээд зураг авцсан магадгүй. Тий. Тэгээд тэндээс ингээд өмнөд солонгос Сөүл мөүл ингээд ямар хот байдаг энэ киноны үе зарим сцен дээр гардаг. За. Ийм кино бас телевизээр нь гардаг. Тий. Бидний ойлгохгүй харьцаа марцаа их юм байна. Тий, нэг шал өөр ертөнц. Тий, тэгэнгүүт одоо ингээд нөгөө хойд солонгос бол ингээд өмнөдөө муулаад капиталист нийгэм байл ингээд Америкийг муулаад ингээд суртал нэвтрүүлэг яваад штэ. Тэгэд өмнөдөө ч гэсэн буцаагаад ер нь бол тий хойдуудыгаа бас хэтрүүлж муулдаг. Байсигээд хойдууд дайрах гэж юм гэж айлгадаг байсан. Тэр нь кинон дээр уучгаал King гэдэг кино байхгүй. Улс төрчид. Тэгэнгүүт ингээд тэр чинь 80-аад оны үйл явдал солонгосын өмнөд солонгостэй сонгуулийн үеэр ялагдах гад ирэнгууд хойдуудад мөнгө өгөөд хойдуудад 4 сая доллар ч илүү 5 сая доллар өгөн гутаа хойдууд өмнөд рүү буудулж албаар. За. Тэр зүгээр ингээд шууд зочид буудалд юуны хойд солонгосын 3 хүн өмнөд солонгосын 3 хүн уулзж байгаа л мөнгө өгөөл тэгэл хойдууд хий бууддаал тэг хий буудан гут хойдууд дайрлаа стаа нэг л айлгаад тэгэж гарч ирж байгаа. Мэдээж уран сайхны кино л да. Гэтэл өмнөдүүд буцаагаад хойдуудыг дайрлаа гэж өмнөд солонгосын ард түмнийг улс төрчид нь ингэж айлгаж бадд юм уу яа тий. Тий, яг нөгөө нэг одоо нэг эсрэг нөгөө нэг шинсаацаар нэг шинсаацыг дарддаг шүү дээ. Тий, яг тэр юу ши тийч яваад нь шүү дээ. Тий, харин тий. Тий, манайд ч нэг тийм улстай ойрхон хэлэлцээ байсан бол тий зөндөл дай гарах байсан баг. Тэгэл юм бол тий хойдууд дайрлаа гээл тэгсэн чинь нөгөө хойдууд нь ч гэсэн мөнгөний аваад зүгээр хий бодож өгөөл. Тэр зүгээр уран цагны кино л гэхдээ тэр кинон дэр амар гаргаж байгаа юм чинь. Тэгэл ард түмнээ айлгаад нөгөө нөхрөө сонгуул гараад ирж байгаа юм чинь. Хойдууд дайрах гэж яана гэл ингээл айлгаал. Тий, тэгээд тэр нөгөө нэг юу тэдний интернет юу гэлээ тэр нэг тэр юуных нь юуг нэг тийм сонин нэртэй байсан. Тэсэн чинь тэрэн дээр нэг хайлт хийж байгаа байхгүй юу? За. South Korea гэдэг ингэсэн чинь тоглоомын улс гэд шууд тэр бүр үгэн солигдчих. Чиний бичсэн үг солигдоод За. юун дээр нь юу манайчны государство гэд шууд падгал гараад ирчихлээ. Аха тийм тэр чинь ерөөсөө ингэж цаанаас яг хяналттай юм шиг л байгаа. Тийм шүү дээ. Тэр чинь бол ерөөсөө ингэж гадаад ертөнцөөс бүрэн тусгаарлагдсан. Тусдаа одоо нөгөө Оросод ВКонтакт гэдэг ингэж зөвхөн дотроо байгаад идэг шиг хойд солонгосын тэр интернет сүлжээ чинь бол цаанаас нь бэлдээд өгсөн тэр датанаас л хайдаг. Мэдээлэл хайж шүүж гарна. Тийм магадгүй Америк гэвэл ингэж капиталист империалист юм улс гэж хайж гарч ирд юм уу. Сая 25 оны сая энэ 100 өнгөрсөн 6 сарын 7-ны өдөр хойд солонгосын тэр дотоод сүлжээ одоо дотоодын интернет сүлжээнд бүтэн 8 цаг тоглолцсон гин. За. Тий. Эдгээр чинь тэгээд одоо нөгөө бүхэл бүтэн улс учраас засгийн газрын бүх агентлаг харьяа газрууд нь вебсайттай. Захин хуудастай. Тий, гадаад хойд солонгосын гадаад хэргийн яам. Тэр үеийн нөгөө нэг Air Korea гэдэг хойд солонгосын агарын тээврийн компани хүртэл захин хуудастай. Тэнгүү тэр захин хуудас нь бүгд унаад. Тий, сая 6 сарын 7-нд өртөмсөн бол дотлоо мэдгүй тэр нөгөө нэг яагаад унсан бүү мэд. Одоо дотоодын дайралт юм уу? Гадны дайралт байх боломж баг байхгүй гэнэ. Яг бол гаднаас бүрэн тусгаарлагдсан учраас. Тийм үү. Тий, зөвхөн дотроо ингээ нөгөө нэг сүлжээ ажилуулдаг учраас гаднаас дайрах дайралт бол баг байхгүй бах. Тийм үү. Яг тийм бол эдний хакерууд чинь өөрснөө амар бэлтгэгдсэн хакерууд дэлхийд аюул аюултай гэж тооцогдож байгаа шүү дээ. Хойд солонгосын хакерууд гэж яригдж байгаа шүү дээ. Тийм байлээ. Тэр чинь бүр ингээд Америкийн тэр нөгөө тагнал луун газраас гаргадаг нээлттэй мэдэн дээр ч гэсэн байлаа шүү дээ. Ингээд хакерууд тий. Тийм байлээ. Айгуух дайрлага хийдэг. Дээрээс нь крипто валют айгуух хулгайлж зардаг. Крипто валютын арилжаанд айгуух оролж тэндээс мөнгө олдог. Тий. гэж явдаг юм байна. За бас нэг солонгосын нэг сонин юмыг тэр бичлэг дээр харсан. За. Тэр хүүхнийх нь бичлэг дээр харлуу яалаа. Оросууд бол арай чөлөөтэй яваад байгаа шиг байгаа. За. Тий. Гутал нь солонгосууд ямар цэвэрхий, хувцас нь ямар цэвэрхий. Тэр Орос бол гайхаад байлээ. Ямар цэвэрхий хувцастай юм бэ гэ. Цэвэрлэгч тэр юун дээр ажиллачаад барилга дээр ажиллачаад тэгэд барилгаасаа буугаад гитэ ярьж байгаа хүмүүс. Тэгсэн чинь юугаа ингээд хурж ятуугаа ингээд юугаар ингээд уутан тэгээд ингээд муухай болохгүйгээд. За. Тэгээд нөгөө автобус авч орж байгаа юм чинь. Тий. Тэгж авч орж ил.
Цууц. Айгуу цэвэрхэн. Тэгээ малган яасан гоё цагаан юм бэ? Ёо энэ хувцсан яасан гоё цэвэрхэн юм бэ гэд. Тэгээд тэр нэг газон дээр ингээд суудсан нөгөө зүлгэндээ суудсан нөгөө юугийн түүж байгаа бол тэ. Жирлэг өвс түүж байгаа бол тэ. Айгуу цэвэрхэн хувцтай юм байна. Бүр ясны цэвэрхэн. Би баргалж л тэгэл нөгөө солонгос кинон дээр нэг баахан цав цагаан тэ хувцтай нэг тэ цэвэрхэн хувцтай юм гараад байдаг. Солонгосууд юм цэвэрч юм болоо гэж бодогдчих болсон. Тэр ихтэй зүгээр л гудамжаар ингээ явж байгаа юм. Зүгээр ингээ явж байгаа. Бэлдсэн хүн биш тэ. Биш. Тэгээд бүр ингээд юунаас барилгаас буугаад явж байгаа хүмүүс шүү дээ. Хувцас солиод ингээд хийж байгаа байхгүй. Тэр юун дээр юу байна бас? Ким Жон Уны тушаал мушаалаас болоод хууль гарсан юм уу та? Юу яадаг гин? За хүүсээ солиулахыг тас хоригддаг. За тийм бах. За юу персинг огт хийж болохгүй. За эмгэл зүн эмгнээс өөр янз бүрийн персинг буюу одоо ингээд юу байна? Тэр үтэл залуучууд нь одоо тэр нөгөө нэг юм давхраа хиймэл давхраа хийлэгдэг. Тэрийг нууцаар хийлэгдэг гинэ. Ер нь бол бас л хоригддаг. Хиймэл давхраа хийлэхийг. Тэгээ ер нь бол тэр нэг гоо сайхны мэс цаслыг бол тодорхой төвшөнд л одоо ямар тохиолдолд хийхийг бүр нарийн заагаад өгсөн. Тэгээ ингээд төрөлхийн сохогтой юм уу түлэгдсэн тэ эрүүл мэндийн шалтгаанаар л ийм мэс цасл хийж болно. Зүгээр ингээд гойж гангалах гэдэг юм уу ийм зориултаар бол хийхгүй гэдэг. Гэхдээ хулгаагаар амар хийлэгдэг гин. Хөдөө очиж ийм тийм хулгай имлгүүд байдаг. Дахиад тэгээд зүгээр нөгөө хамгийн хийлгэж байгаа юм чинь юуны давхраа нүдний давхраа хийлгдэг гинэ. Бүсгүйч сөөлхөн харагдмаар л шүү. Тий тэгээд давхраа хийлгдэг гинэ. Тэгээд тэр давхраа хийлгчээд болно нөгөө идэвхтэй мэдэгдэж болдог гинэ хүмүүст. За. Чи ингээд нэг юм тодорхой хугацааны дараа хийлгэж штэ. Тэгэхээр идэгчүүл ингээд нөгөө цаашаа ингээд маттдаг гэдэг юм уу баригддаг учраас давхраа хийлгчээд идэгтлээ ямар нэг байдлаар байдаг. Тэгээд тэр имлгүүд 2 жилийн өмнө гинүүдэ баригдныг гэсэн шалгалтаар баахан баригдсан. Тэгээ нөгөө эмчнэр ийм гоо сайхны хаалгаа хийдэг хойд солонгосын өөрсдийнх нь эмчнэр хулгаагаар пеньянд биш арай тийм пеньянтай ойрхон ийм жижиг суйрангуудаар очиж тэгж гоо сайхны ялангуяа зүгээр ийм давхраа нүдний давхраа хийдэг хагалгаа маш идэвхтэй байдаг гэд. Үе ингээд шалгалт хийгээл барайл хориод идэг. Тэгтэл нөгөө хэрэгцээ байгаа учраас гарч ирээл байдаг тий. Тэгээд ус засалтан дээр бол хачин ус засалтыг бас зөвшөөрдөг. Юу тэр хэдэн жилийн өмнөх мэдээлэл шүү. Би 5-6 жилийн өмнөх бичлэг үзсэн бас. Тэр бичлэгэн дээр яг ингээд эдгээр юунуудыг зөвшөөрсөн загваруудыг гээд тийм баахан зургнууд тавьчихсан. Тэгээ энэгээр л засна энэгээр. Тэгээ би бодсон. За энэний суур засалт бас байж болохгүй юм байна. Тий, цаанаас нь ер нь ийм стандарт шиг юм баг заах. Стандарт байсан байна. Байдаг юм шиг байна. Тэр бол яг үнэн бол таарах гэдэг байгаа байхгүй юу? Тий. Тэгтэл хоёр үнэн гэдэг байгаа нь яг ингээ нэг юм 80-аад оны Монгол шиг болцсон. Ингээ нэг юм улс төр эдийн засаг нь бол гаднаасаа ингээд харахаар улс төрийн хувьд коммунист те эдийн засгийн хувьд төвлөрсөн төлөвлөгөөтэй байгаад байдаг. Яг энгийн эрхтэй хувьд бол яг ингээд бүр капитализм нэвч ингэж явж байгаа. Хүмүүс гар утас авж байгаа. Яг тэр Шавшенкээс орсон нэг кинонд тэгдэг шүү дээ. Ред гэдэг нөгөө нэг бүх юм олж өгдөг. Тэ найзан тэ. Тэнд хойд солонгос тийм шоронд байж би хүссэн за эмэгтэй хүн л олж өгч чадахгүй бусдыг нь олж өгч чадна гэдэг шиг яг тийм юм хүснээ нь олж өгдөг. iPhone шин загварын iPhone, гар утас, компьютер, ноутбук бүгдийг ч олж өгнө. Тэгэхээр ингээд тэнд бол хар зах бол зүгээр өстө ингээд нийт явж байгаа. Тийм манай хуучин нэг пенз олох гэж хэцүү байдаг байлаа, джинс олох гэж хэцүү байлаа, хар зах дээрээс авдаг байлаа. Яг л тэр л зургал харагдаад байна шүү дээ. Тийм харин тийм. Тийм учраас одоо хойд солонгост ялангуяа Пеньянд бол мөнгөтэй боломжийн амьдралтай хүмүүс бол нэг тэгж ингэж нөгөө нэг ингээл пепси ууж үзээгүй, джинс ууж үзээгүй. Тийм байхгүй болцсон гинэ. Тийм баг. Тий. Тэгээд айгүй сонин нүдэ хэнэд идэг, джинс өмсөөд одоо кола уугаад тэгээ ингээд хөрөнгөтэй орны юм хэрэглээд идэг. Тий. Тэгэл хар цахаас авч байгаа шүү дээ хулгаагаар. Гэхдээ тэрийг нүдэ хэнээл зүг зүгээр яваал идэг гинэ. Тэгээд ийм зэрэгцээ хоёр үнэн хойд солонгост ингээл яваад байна. Хэр удаа ингэж явах вэ гэдэг тухай. Эхэндээ хүмүүс бол тэр энэ нийтлүүдээр үл эхэндээ ингээд хүмүүс айдаг байсан бол одоо бол Pepsi, Cola, одоо юу гэдэг те джинс те ингээд өмсөж хэрэглэх тэрийгээ бол нэг төдийлөн нэг тийм айж хичээд ахааргүй болцсон. Хаанаас олдгийг бүгдээрээ мэднэ. Ил байхгүй. Хулгаан замаар хилээр дамжуулж цахилж олж авдаг. Би нэг хоёулаа ярьсан шүү дээ. Болж өгөл солонгос очиод нэвтрүүлэг хийвэл те. Тэр юуны нэвтрүүлэг би нэг хинтээ Чимбатай тэр одоо хэрэглээний хувьслын талаар
одоо өмнө солонгосын. За. Тийм тэр нэвтрүүлгийг ярьцлага хий гэж бодоод байгаа байхгүй. Тэр маш сонир шүү. Маш сонирхолтой. Тийм тэгээд тэр нэг өмнө байсан супермаркетууд том супермаркетууд тэр нөө латте гэдэг чинь маш том сүлжээ юм шүү дээ. Тэгээ тэрүүний түүх мөнх гэл ер нь сонирхолтой юм зөндөө байт юм байл. Тэгээд яг ингээд очиод угантай тэр нөгөө латен энэ байна штэ анхны баригдсан тэр юу энэ байна. Тэгээд тэр нөгөө дүүргээрээ бид нар чинь бас өөр тийм ээ тэрнтэй адилхан. Тэгээд өмнө солонгосын тухай бол илүү дэлгэрэнгүй мэдээлэл олох боломжтой. Үнэн илүү бодиттой мэдээлэл олох боломжтой. Зүгээр хойд солонгосын тухай бол бид хоёр бол зүгээр үдсэн хэсгнүүдээсээ тийм ээ ингэсэн юмнуудаас л ярьж барыг таамаглаж ярьж байгаа байхгүй юу? Тийм ээ. Хойдуудын тухай бол хит их харинтай нэг юм интернет байгаа мэдээлэл дээр бол итгэдэг байхгүй. Тийм, ер нь тийм. Зарим ихэнх тал нь нэр хитрхи ядуу одоо юу гэдэг те бүгдээрээ тархиа угаалгацсан джинс өмсч үзээгүй коло ууж үзээгүй тийм хүмүүс биш. Тий гар утсгүй те гар утсын хураад яг гар утас эхэлж ороход маш хэцүү байсан гэсэн. Тэр бол гэхдээ хэдэн жилийн өмнө шүү бас 10 жилийн өмнө гэж шүү. Тэгээд дараа нь утас оруулах хамаагүй болоод ингээд ирсэн. Тэгсэн чинь одоо залуучууд нь бүгдээрээ гар утас ингээд бас ухаастай л тийм дүр зураг тэр бичлэгээр явж байгаа байхгүй юу? Тий. Мэдээж тэрүүний чинь за та нар ус барьж байгаа та нар авуулаарай гэдэг тэгээгүй ойлгомжтой шүү дээ. Тий. Хойд солонгосын талаар харинтай ингээд энэ нэг юм сонин төсөөллүүд зүгээр яг хизээ яг ингэж явах юм байна. Даанч энэ олон төсөөллүүдийг магтлаад ингээд фактаар баримтаар үнэн эсвэл худлаа хэцүү юм тий аль аль нь. Очиж бид чадахгүй гэдэг нь ойлгомжтой юм байлээ. Тий. Хойд солонгост очиод ингээд яг явуулах газараар явуулахгүй тий. Болохгүй юм аа бол болохгүй гэж зүгээр айгүй гоё тайлбарлал тэгээд болиул. Би олон бичлэг дээр яг тэр үйлдэлийг харсан. Таашаа явж болохгүй ингэж болохгүй. Нутгийн ард иргэд ирэнгүүт нутгийн ард иргэд шууд загинжсэн. Тэр гид нь шууд загнал тэр яг гид биш гэдэг байгаа байхгүй. Тийм л бах тий. Тий зүгээр ингээд ардууд ингээд амралтынхаа өдөр ингээд цалганд гараад ингээд нэг гоё хоол моол идээд ингээд тойрол баярлаа суужсэн чинь яваад орж байгаа байхгүй нөгөө орсууд чинь цухтаагаад тий тэгсэн чинь төд өдгөл ардаас нэг хүн гараад ирчихлээ. Тий тэр зэргийн хяналт бол байлгүй. Тэгээд байгаа байхгүй нөгөө орсууд нь бас муусна те маягдгүй алгаар биднэрүүдийг те алгаар цухтаалгасан те байх. Тэгээд энэ хүмүүс дээр яг ингээд тавилттай оруулсан байж ч магадгүй. Тий, тэгтэл гоё байна. Тэгтэл гоё байна, тий. Тэгэд хурчиргүүтээ за та нар нэг битээ удаарай гэдэг ингээд хяналт хийж байгаа л за одоо ингээд цөмөрөө явж одоо тий дараачих юмыг одоо үзэх цаг болчлоо гэж шууд бат гэж хаадаг шиг тий. Тэр ч тавилт байж магадгүй мэдхгүй гэдэг байгаа байхгүй. Нэрэл мэдхгүй шүү дээ. Мэдхгүй юм тий. За ингээд нөгөө нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар хойд солонгосын 2 үнэн гэдэг сэдвээр танд хүрээд өндөрлөлөө. Тийм. За. Тэгээ дараагийн дугаараар бас өөр нэг юм сонин мэдээллүүдийг хүргэхийг хичээх болно тий. Ер нь солонгосыг бас мүлжүүлэх сонирхолтой юмуд бас их гарч ирэх юм шиг байна. Тий. Нэвтрүүлгийн түншээр Sky-Impax бэлэг ус цэвэршүүлэгчээр хамтран ажиллаж байна. За Sky-Impax компани бол баг анхны 17 дахь жилдээ өмнө солонгосоос ус цэвэршүүлэгчний шүүлтүүр за тэгээд бидний оруулж ирж Монголын зах зээл дээр юуж анхдагч компаниудын нэг 17 дахь жилдээ амжилттай үйл ажиллагаа явуулж байгаа. Хямдүн чанартай үйлчлэгээ гэсэн уриатаагаар ажиллаж байгаа ийм компани. Тэгээд бэлэг ус гэдэг фэйсбүүкээр бичээд таагаад эдний сошиал хаягуудыг дагаж болно. За тэгвэл би хамтран ажиллагч байгууллагаа хэлээд манай хамтран ажиллагч байгууллагаар Канада улсын витамины алдарт брэнд Jameson бидэнтэй хамтран ажиллаж байгаа шүү. За баярлалаа. Баярлалаа. Эцэг амьдралын эхлэл таны дотор. Эхийн эрүүл мэнд, ургийн зөв хөгжлийг дэмжих Jameson Prenatal Канадын амин дэм.